бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгийн маань баяр наадмын тусгай дугаар эхэлж байна. Өнөөдөр бид студидтэй маш хүндтэй сайхан зочин өрсөн байгаа. Эхлээд та бүхэндээ зочноо танилцуулъя. За, үндэсний хувцсны ур ундрах компани үүсгэн байгуулагч, Монгол улсын мастер оюуталчин, үндэсний хувцас судлаач, аюур заны Алтан туяа эгчигээ урьдсан байгаа. Танд энэ өдрийн минь төргий. За, баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн минь төргий. За, удахгүй ингээ маргааш нөгөөдөр баяр наадмын маань одоо үйл ажиллагаа баяр наадам маань эхлэж байна. Танд баяр наадмын минь дэвшүүлье. Баярлалаа. Эрхэм хүндэт сонсогч та бүхэнд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. Баярлалаа. За, өнөөдөр манай энэ баяр наадмын тусгай дугаар маань их онцлогтой. Бид Монгол түн маань бол одоо энэ үндэсний дээл хувцсны соёл, түүх, үүсэл ингээл энэ талаар бүгд мэднэ л дээ. Гэхдээ баяр наадмын үеэр бол яалтчгүй одоо Монгол үндэснийхаа дээл урлалын тухай энэ бахархал, омогшил, ондоошил, ёс заншил, түүхийг агуулсан энэ одоо сайхан гайхалтай өв соёл үнэт одоо энэ өвийнхаа тухай тантай ярилцахаар одоо урьсан байгаа. Ингээд одоо наадмын өмнө одоо бүгд ингээд дээл урлаачт маань, гутал урлаачт маань ингээд ер нь бүгд л маш их ажилтай байдаг. Энэ ажлынхаа хажуугаар үнэхээр энэ цаг зав гаргаж ирээ гэсэн чин сэтгэлээр хандаж хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Маш олон удаа залгаж та их ачаалттай ажилтай байлаа шүү дээ. Тэгэхээр нийт сонсогчдынхаа өмнөөс танд үнэхээр талархаж байгаагаа илэрхийлье. За, баярлалаа. За, ингээд та эхлээд ур ундрах компаниг бол үүсгэн байгуулсан байна. Тэгээ хоёулаа компанийн тухай дараагийн хэсэгтээ ярив. Эхлээд бол мэдээж одоо Монгол хувцас үндэсний дээл, өмсгөл одоо энэ өмсгөл зүйсгэлийн үүсэл бол одоо бүр нэн эртний түүхтэй шүү дээ. Одоо тэр бид нараа монголчууд манууд ихэнх нь мэднэ. Гэхдээ л бид залуу хойч үедээ дахин ярьж, таниулж, мэдүүлж энэ талаар бахархах, омогших те үндэсний өв соёлоо цааш нь тээж авч явах одоо энэ мэдлэгт нь хэрэгтэй гэж одоо юуны өмнө одоо Монгол дээл хувцсныхаа үүслийн талаар та урлаач хүний хувьд, судлаач хүний хувьд олон сайхан судалгаа байгаа бах. Тэгээ энэ талаараа эхэлж бидэнд одоо ярьж өгөөч. Тэгээд манай сонсогчид бол одоо мэдсэн байх. Бидний сэдэв бол өнөөдөр Монгол үндэсний дээл, малгай, гутал ер нь за би өмсгөл зүйсгэлийн талаар одоо сонсогчдод дэлгэрэнгүй ярина. За, тэгээд энийг танд Монгол үндэсний хувцсыг бол өдрөөс иж бүрнээр нь танилцуулдаг. Монгол хүн бол өөрөө малчин удамтай. Малчин удмын монголчууд бол ерөөсөн мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс, хаан төрийн хамтаас гэсэн юм иж бүрэн хувцсаар одоо хувцалж ирсэн. Монгол хувцсыг бол хүнүүгийн үеэс эхэлж манайха одоо судалж ингэж дэлгэрүүлэн одоо жилэр өгсөн бол өөрчлөлттэй ингээд янз бүр болгож ирсэн. Хүнүүгийн үед бол ерөөсөн хүнүүг өрний үед бол Монгол ер нь үеийн үедээ л бид нар малчин удамтай байсан. Тэгэхээр хүнүүгийн үеийн дээл хувцсны талаар бол одоо хүнүүгийн болсноос гарсан маш сайхан дээл байж байгаа. Эврэхтэй одоо маш сайхан дээл байгаа. Энэ дээлийг бид нар одоо нэг хэсэг одоо бид нар чинь хүнүү дээл гээл одоо баахан хошуурлаа хийсэн. Одоо бол яг хөө зүгээр Америкийн нэгдсэн улсад манайх ч нөгөө гадаад хаяг рекламаараа гадаад фэйсбүүкээр гадаадаас захиалга авдаг. Тэгэхээр гадаадд сууж байгаа монголчууд манайхаас ч олон монголчууд гадаад сууж штэ. Тэгээд байгаа орондоо байгаа улсууд манайх руу захиалга өгöd хүнүүдэл тэгэл янз бүрийн гутлууд манайх одоо энэ дөрвөн хувцсыг иж бүрнээр нь үйлдвэрлэдэг. Хүннүүгийн үеэс одоо ер нь нэн эртний түүхтэй ихлээр ер нь одоо энэ судалгаан дээр одоо энэ эрдэмтэд ярьдаг бас угсаадан зүйчид ч гэсэн ярьдаг шүү дээ. Одоо манай эртний өмнөх баг 3 дугаар зууны үед те хүннийгийн үе одоо монголчуудын одоо тэр ингээд шат дараалсан үеуд байгаа шүү дээ. Манжи үед тэгээд ингээд цаг үе бүрд бол жаахан өөрчлөгдсөн боловч одоо хүртэл яг ерөнхий одоо тэр Монгол үндэснийхаа хэв шинж хийцийг бол хадгалан ирсэн байгаа. Энэ дээр бас нөгөө одоо манай хүнийг үеэс ингээд үүсэж
хөгжөхдөө одоо бидний нөгөө археологийн олдвор таны сая ярьсан нөгөө булшны олдвор гэдэг олон сайхан дээл хувцснууд маань тухайн үеийн нүүдэлчин ард түмний одоо морьтон ард одоо цэрэг дайны үед ч гэдэг юм ан хийхтэй гэдэг юм нөгөө арьс ширээрээ ингээд уралж исэн дээл хувцснууд бол тэр археологийн олдвороос их гарч ирээ. Тэндээсээ бол судалгаан дээр үндэслээд энэ үеийнх ийм хийц загвартай тэр байтугай угсаатан одоо ястан язгууртан их стэйцийн тийм үү цэрэг ирсэн ингээд олон төрлөөр байд юм байлээ шүү дээ. Тэгэхээр та энэ дээр дэлгэрүүлээд гоё ярьж өгөөч одоо. За яг хаа хүнүүгийн үеэс болохоор Монгол хүн ерөөсөө малчин гэж бид түрүүлсэн малчин ард маань. Тэгэхээр хүнүүгийн үеийн дээл бол бас онцлогтой. Бэлхүүсээрээ бариу, хоёр хамтын бариу, морин дээр ингэж мөргөлж ингэж явж яадаг учраас их ингэцэгцтэй байх нь бариу хамцээтай бэлхүүсээрээ нарийн ингээ ягаад доотын хормон их нуглаастай. Тэгээд ташуу ингэр буюу мөрлж ингэр гэж ярьдаг монголчууд. Тийм дээлийг өмсдөг байсан байна. Товч бүч бол тэр үед хөгжөөг байсан учраас бүч монгол бүч хийдэг. Тэр хүнүү дээл бол одоо манайх ч одоо бас хүнүүг үеийг дээл хийж байна. Монголын том айхтар entertainment-ийн нэг хувцас хийж байгаа. Одоогоор ч манайхан хаан богд одоо хаан жүзэг Монгол хаан жүжигч гадаад тоглож байгаа. Энд бол яг тэр 13 дугаар зуун хүний үеийн одоо хааны хувцас муцыг хийдэг юм байна шүү дээ. Тэгээ би хувцас судлаач хандын Ямбоготой би бүр танил юм. Тайс одоо хандын Ямбогоны оронд явсан. Тэгээд би 13 дугаар зуун хүртэл ер нь Монгол улс хүнүү дээлийнхаа ерөөс хэв загварыг алдаагүй. Тэгээд явсараад 1206 онд Эжин Чингис хаан төрийн тэргүүн болоод одоо Монгол улсын хаан болоод тэгээд 3 юм цагсан байдгийг Монголын ард түмэнд. За цайвар саргал өнгийг найр хорим баяр баясгал дээр өмсөж байгаараа миний ард түмэн гэж цагсан байдгийг. Тэр өнгөндөө хэлгэрүүлэхдээ малчин хүмүүс болохоор сүүн шаргал өнгийг шүтэж яваараа гэж. Одоо энэ найр хорим хийж байгаа. Одоо энэ янз бүрийн зуны цагт ингээд дийлгэрэх нөө цагаан эдээ дийлгэрсэн үед хүмүүс найр хорим хийдэг шүү дээ. Өнгөний бэлгэлээр хилээд хоримынхаа дээлийг цагаан шаргал өрмний өнгө шиг намрын цагсаас өрмний доторл шиг гээд эзэн Чингис хаан бүр хэлсэн байдаг. Тэгээд тэр дээлийг хийгээд 1206 онд одоо үүлэнхээ гэж ярьдаг бид нар хийгээд тийм хийгээр чимглээд эзэн Чингис хаан маань анх одоо Монголын ард түмний хаан болохтой өмссөн дээлээ. Миний энэ дээлийн өнгө шиг дээлэр одоо үеийн үед монголчууд гойж яваараа гэсэн юм. Тэгээ би Чингис хаанаа би их шүтдیں۔ ертөнцийн дээр олон хаан байдаг боловч тэгээд их шүтэж ирсэн. Тэгээд тэр үед яг одоо бол Монгол үндэсний хувцсыг эсхийг хүртэл гадаад урлаж манайхаа үзүүлж байгаа шүү дээ. Тэгээд би энэ их хүнд сонсогчтой хуваалцж байгаагийн хувьд бол одоо ямар үед ямар юм өмсөх юм. Тэгээ монголчууд ч хувцсыг хувцсаар нугтаж ухаанаар нүд гэж ярьдаг. Тэгээ хаатын хувцас, харц яртын хувцас ингээд 13 дугаар зууны үед бол одоо ялгартай байсан байна. Тэгээд ингээд хувцас явсараа Чингис хааныхаа үеэс явсараад баг хаатын үе болоод хүн манжийн одоо юу урд Монголын эзэн гүрний үе дараа нь тэгэл манжийн үед гээд бас өөрчлөгдөж жоохон өөрчлөгдөд ирсэн. Манжийн гүрний үед бол жаахан яг арай жоохон өөрчлөлт орсон. Түмбүр одоо ороотой малгай. Тэгээд тэр бол манай тэр Чингис хааны үед өмсчихсэн хувцас арай өөрчлөгдөд. Тэгвэл Азийн ард түмэн чинь нэг байдэн шүү дээ ер нь. Тийм учраас нэг айхтар гоц ялгахдаггүй ч гэсэн бүх юм жоохон өөрчлөгдөд ирсэн. Тэгээ ингээд 1911 онд үндэсний одоо эрх чөлөөний хөдөлгөөн гараад ирсэн. Богд хаант Монгол улс маань ёстой өөрийнхөө хувцсыг одоо дэлгэрүүлнэ гээд. Тэгээд үндэсний хувцсыг одоо бүх юм талаар нь дэлгэрүүлээд одоо энэ бол төрийн хувцс, энэ хүн бол одоо хяа хувцс, ноён хувцс нэг бүхний бас хувцсыг ангилаад тэгээд залуу хүн юу өмсхий тийм ээ дундын насны хүн юу өмсхий гэд ингэж бүгдийг ангилж өгсөн байна. Тэгээ би Монгол улс чинь түүхэндээ уул нь бол 33 үндэст яснаас бүрдэж исэн юм байна. За одоо бол 13 үндэст ястан байна. Тэгээ энэ бүхэн маань тэр үед ч одоо паспорт гэж янз бүрийн байхгүй. Тэгэл бүх юм нь одоо морин өртөөгөр явж ирсэн улсаас хувцсаар нь за энэ хүн халах хүн байна. Энэ хүн буряд хүн байна. Энэ хүн дөрвөд хүн байна. Энэ казак хүн байна. Энэ уранхай тэгэл одоо бүх одоо ингэ хувцсыг одоо ингэ гаргаж ингэ тавьсан учраас манад миний хамтарч ажилладаг урлагийн гавьяа цэцгэлтэн Гамбат гэж байдیں۔ Хувцас судлаач театрын жураач. Тэрний хувцсыг одоо ингэ харж хахад ямар агуу юмыг бид өвгдээдтэй юм
тий. Агуу их сайхан тийм өвдөлттэй болсон баг. Тэгээ тэр бүхний одоо бид нар ингээд одоо энэ ягаад тэр уруундрах ингээд 23 жил оршин тогтнож байгаа юм гэхээр нэгдүгürt би өөрөө хувцас судлаач одоо юм ингээд хийдэг. Найз нөхдөд эл бич ингээд зураг хөргийг гаргаж ингээд хийдэг. Манай дизайнер бол Монгол улсын шилдэг дизайнер байгаа. Тэгээ би үндэсний хувцсыг бол агуу хувцс юм гэдгийг бол би мэддэгий. Яагаад мэдсэн гэхээр 2006 онд Сеул хотод олон улсын хувцсны үзэсгэлэн болсон байхгүй юу? Тэгээд би сайхан хаан Чингисийн хувцсыг дуурайлгаад тэр үед одоо бас Монгол хувцсыг дийлгэрч хөнөө хувцс ингээл сайхан хаан дээл хаан хөрөм хийгээд би аваад очив. Тэгээд ер нь нэлээл хідэн төрлийн хувцастай ирсэн чинь Францын хоёр жуулцсан таарлаж байгаа байхгүй. Энд Монгол үндэсний хувцас Чингис хааны хувцас байна гинэ. Монгол үндэсний хувцас гарсан байна. Бид нар дэлхийн хөл бөмбөг үзэх гээд Японд руу явах гэж байна. Гэхдээ бид нар балиалшигтаа хөл бөмбөгөн балиалшигтаа бид нар эзэн хааны үлгий ямар алдар цуутай бидний үлгий нутаг Монгол энэ газар нутаг энэ эзэн Чингисийг дэлхий таньдгийн байна гэж би баярлж ирсэн байхгүй. Тэгээд тэр хоёр хүн ирээд манай үзэсгэлэнгийн хувцсыг аваад тэгээд Японд руу хөл бөмбөгөн балиалшигт ингэ явж ирсэн. Тэгэхээр би тэр хүмүүс ярьж ирсэн л да манай орчуулагчаар дамжуулаад бид нар гадаадын олон оронд явхад ийм сайхан хувцс үзээгүй гэж. Тэгээд 200-300 грамм жинтэйг палач хүртэл энтгэс ирсэн байсан. Тэгэхэд манай хувцсыг шууд одоо мөнгөн медаль олгож ирсэн. Тэгэхээр ер нь одоо ингээд Монгол үндэсний одоо энэ өв одоо их маш том өв соёлыг өвөг дээдс маань бидэнд одоо яг ингэж хадгалагдсан гэд үлдээсэн. Тэрийг одоо ингээд бид та бүхэн ялангуяа дээл урлаачид одоо үндэсний хувцс урлаачид маань ингээд цааш нь тээж одоо энэ залуу үедээ бас ингээл уламжлуулаад өгнө шүү дээ. Ер нь тэгээд ингээд Монголын үндэсний одоо энэ дээл хувцас одоо энэ хантаац ингээд одоо орчин цагт чинь яан зүрийн хийц загвар одоо бүр энэ орчин цагтаа өөрчлөгдөж байгаа боловч яг үндсэн хийц Монгол одоо төмнийхээ тэр ялгарл онцлогийг бол шингээгээл хадгалагдаад явж байгаа. Одоогор бол нөгөө дээр үеэс одоо ингээд бас хөгжлийн явцад өөр болоод хоёлаа түрүүний ярьсан хүнийг үе монголчууд одоо эзэнт гүрний үе тэгэл одоо манжи үед ч гэсэн жаахан өөрчлөгдсөн ч гэсэн одоо хэрнээ ингээд яг үндсэн хийц загвар үндэсний онцлогоо байж байгаа. Одоогор нөгөө шинжлэх ухааны маш том үндэслэг, гүн гүнзгий үндэслэлтэй ийм сайхан одоо ийм хийцлэлтэй энэ үндэсний хувцас ингээд ярихад хүртэл ингээд бахархаж, омогшиж одоо ялангуяа баяр наадмын үеэр, цагаан сарын үеэр ихлээр те энэ тухай ярихаар өөрөө ирэхгүй юм гоё омогшил төрж байна. Тэгээ ер нь үндэсний дээл хувцас өмсөхөд бол эртнээсээ одоо их бүр бодолтой шинжлэх ухааны үндэстэй хийсэн байгаад байгаа шүү дээ. Ер нь одоо ч гэсэн бид нар ингээд эмэгтэйчүүд нь дээлээ өмсгөр те өөрөө ирэхгүй ингээд цэх зогсоол ингээд гоё намтай болоод их гоё болдог. Ирчүүд нь дээл өмсгөр тэр сүр хүчтэй нөгөө эртний тэр цэрэг баатруудын химсэг ноёдын тэр донж тэр тансаг байдлыг илэрхийлсэн ингээл гоё сүрлэг гоё харагддаг шүү дээ. Тэгээд дээлтэй одоо эр хүний хажууд ингээд сугадаад явхад эмэгтэй ч гэсэн ингээд бүр цэгцтэй ингээд энэ ёс уламжлал энэ гоё бахархал одоо ингээд дамжаад энд ирсэн бидний одоо маш том үнд одоо өв соёл байгаа. Тэгэхээр энийг одоо та бүхэн минь одоо цаашид хойч үедээ өвлүүлэн үлдээх гээд одоо бүр маш олон судалгаа нөрөх одоо хүч хөдөлмөрийн үрээр та бол ур ундрах гээд сайхан компани үүсгэн байгуулад ажиллаж байна. Тэгэхээр танаа ур ундрах компани одоо яг хэдэн онд байгуулагдсан, хэдэн ажилтнтай ажиллаж байна. За та нөгөө дээл уралсан одоо тэр анхны одоо гоё тэр дээлээ ч гэдэг юм уу хүнд зориулж уралж явж гэдэг юм уу энэ талаар танаа компани үүсгэлтэй холбоотой ярианд шилжиж За байгаа. хүнд дээл зориулж уралж яваа гэж асуулаа энэ маш чухал асуудал. Би 13 настай манай ээжи бурхны оронд явдаг. Намайг 13 настай байх. Тэгээ би хөдөө Үрхэнга аймгийн хар хорин сумын уугуул байхгүй юу би. Тэгсэн чинь миний аав би дээрэн дөрөв ахтай дорон дөрвөн сайхан дүүтэй. Миний аав дээр үе болсон чинь баадан дээлэн боож аваад ингээд айлруу мордоод ингээд явахдаа ардаа бүслээ явдаг байсан байхгүй. Тэгсэн чинь аав маань нэг намар болж байгаа. Дээж маань мурсан. Тэгээд тэр үед ягаан дайлм гээд байсан. Одоо Монголын аав бол мартаагүй. Метрэн 4 үнэтэй. Тэгсэн чинь аав миний охид 13 хүрч байна. Аав нь ийм сайхан охинтой юм чинь би дээлээ ганцгалж явахгүй. Хоёулаа аав нь хоёулаа эсгэлцэн хоёулаа дээл хийнэ гэдэг. Тэгээд аав маань надад анх тэр би аавда дээл хийвээ зориг гаргаад. Тэгээд
ав маань өмссөн. Тэгсэн чинь одоо санаанаас гардаггүй баг. Өрөөсөн хамцын одоогор бол нэг санжийн нарийнхан, нөгөөдлийн хамцын нэг санж бүдүү ийм дээл үйлдвэрлэдэг юм баггүй. Ойсоо аав гэж давтаага илвээд би. Тэр чинь анхны ерөөсөө би аавда зориулт дээл хийж байгаа. Тэгсэн чинь аав маань маш их баярлсан. Миний охин уран хүн болох юм байна. Ёстой сайхан дээл аав нь одоо ерөөсөө би хааны явдсан бурхны оронд явсан гэж гонж готрахгүй хідэн хүүхдээ хүний дайтай өсгөн миний хүүхдүүд энэ сайхан Монгол хувцас энэ сайхан хувцаа Европ хувцас их орж ирдэг байсан л да бид нар чинь социализм үеч орслогоос ингэ хэдэн он байх вэ 70 оны 73 4 он тийм 74 5 оны үе юм байна. Тэгээд одоо 50 гаруй жил болж байна да. Тэгээд би аавд анхны дийл хийсэн. Тэгэл тэрнээс хойш аав маань дандаа гэрийнхний хувцсыг би өөр хийдэг болсон. Тэгэл би 16 7 хүртэл нөгөө сургууль соёлоо төгсөөл. Тэгээд би хөнгө үйлдвэрийн сургуулийн эмэгтэй захиалга хувцас төгсчихсөн. Тэгээд би ер нь энэ хувцсыг яагаад ийм сайхан байдгийг. Тэгээд манай аав биднэрт хэлдэг байсан. Ерөөсөө Монгол дээлэл өмссөн хүн сүрд шахалтай гоё харагдана. Мамаар унж байгаа хүн. Одоо гэпг малгай өмсчээ та нар дээл өмсч болохгүй шүү гэж загтдаг. Тэгээд би энэ иж бүрэн хувцсыг дөрвөлнгийн хийгээс сурах юм бол миний зорилго энэ насанд биелэх гээд байгаа юм шиг санагтаад. Тэгэл би ер нь ах үйлчлэгээний комбинатад захиалга хувцс хийжсэн хар хорны ах үйлчлэгээний комбинатад. Та тэгэхээр аль нутгийн хүн бохоо аавтаа нь одоо бас Өвөрхангай аймгийн хар хорны сум. За. Одоо Монголын ард түмэн дэлхийд дахина мэднэ 108 сурахтай Эрдэнэзуутай ийм сайхан нутгийн хүн би. Тэгээ одоо манай хар хорны сумсаг аж ахуй байгуулагдсны 70 жил явахгүй болон дэлхийд сая Эрдэнэзуугийн 440 жил явуулж тэнд одоо цам гэд гардаг. Тэрний цагаан өгний хувцас, самын хувцсыг бид нар бас урлаа. Тэгээ ер нь энэ Монгол хувцс гэдэг бол өргөн дэлгэр ойлголттой байхгүй юу. Тэгэл одоо ингээл мэдрүүн хэлсэн шүү дээ. Усаас ингээд баяд хүү явж явах. Гойволтойгоо сурахаг. Тэгээ одоо ер нь нөгөө паспорт иргэний үнэмлэх одоо оронд тий нөгөө хувцас байсан байна. Тий одоо Баруун аймгийнхныг бол одоо тийм хувцастайгаар ингээл ялгаж шүү дээ. Тийм халах гэсэн. Одоо бол нөгөө улам сайхан Монголын ард түмэн дэлгэр өмсөж байна. Би ингээд Батэрд наврагт хэлдэг. Би Батэрд наврагын хувцасыг олон жил ойсон л доо. Баяр наадмын манлай хүн. Батэрд навраг маш сайн хүн байгаа юм. Би тэгээд анх дээлийн ойж танилцахдаг сонин танилцчихсэн. Монгол хувцас намайг энэ олон сайхан хүмүүсийн танил болгож, олон сайхан хүмүүстэй уулзуулсан би бол баярлагдав. Нэг өдөр ингээд би ажил дээр байсан. Батэрд навраг над руу ярьж байгаа байхгүй юу? Танахаар хийлгсэн гээд одоо үйлдвэр худалдааны сайд байсан. Бадамж унаа. Них гоё дээл өмссөн байна. Тэр дээлээ надад хийж өг алтайгч. Та надаас ахал хүн байгаа бах гэдэгсэн. Тэгэхээр би за чи хэдэн килограммтай юм, хэдэн өндөртэй юм. Гэчээ яа их чинь. Би чамааг ингээ ойрхоноос ингээ талбай малбай дээр үзээгүй. Зургийг чинь л харж ирсэн болохоос яг би гिचээ гэхгүй юу. Батэрд наврах чи ёстой нэг үндэсний дийлийг ёс жигаар нөмсдөг хүн байхгүй юу. Хэдэн онд байх вэ? Чи одоо 2000 хэдэн онд ч үлээ. Уур ундрах компани байгуулсан байсан. Одоогоос нэг 17-8 жил хийлээ. 2003 4 оны. Гэхдээ манайх чи 2002 онд уран дах байгуулагдсан. Одоо 23 4 жил болж байгаа. Тэгсэн чинь би тэр дээлийн гिचээгээл хэмжээл хийгээл одоо би ерөөсөн нөгөө бид нар чинь социализмын үед ах үйлчлэгэнд ажиллаж бол стандарт олон улсын стандарт бид нар баг тодорхойлж штэ. Туркийн стандарт ингээл бүх юмнууд тэгсэн чинь аврагыг хэлэхээр нь би яг тэр стандарт нь бариулаад олон жил хийсэн. Дээлийн хийгээд тавьдсан байсан. Тэгсэн чинь манайгаа дээрээ за би дээлээ аваа гэдэг. Утсаар ярьж байна. Тэгэл би анх удаа тавьж гар барьж уулзж байгаа нь тэр. Тэгсэн чинь их чинь дандаа дээлийн хийж өгдөг юм байсан байна. Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын ах үйлчлэгэнд ойдлчин байсан байна. Төрсөг чинь. Тэгээд игчийнхаа хийсэн дээлийг барьж ирээд чацуулаад үзсэн чинь ерөөсөө уртаашаа ганцхан хуруу зүрхтэй байсан. Тэгээд надыг маш сайхан та одоо ингээ ойдлын сайхан мэрэгжлийн хүн, жанлавтай хүн байна гэж ярьдаг. Юмэг дэмжлэгтэй хүн чи өөрөө Батэрд наврагч гүшүүлэлттэй штэ. Тэгэл тэр дээлээ өмсөө явсан. Тэрнээс хойш бол олон жил би дээл хувцсыг хийсэн. Тэгээ одоо би Батэрд навраг манад Монголын ард түмэнд бас энэ үндэсний хувцас соёлыг дийлэрхийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Дархан одоо анх одоо нэг хийгээр савкаар ингээд дээл хийхэд Батэрд анхны дээлийг Батэрд наврагал хийж ирсэн. Ноолуурын дээлийг цагаан ноолуурын дээлийг би намайг ах үйлчлэгэнд байхад бол энэ хотод анхны л одоо бас цагаан ноолуурын дээлийг хийж өмсүүлж ирсэн. Тэгээ Батэрд навраг бол ерөөсөн энэ Монгол үндэсний хувцас дийлэрхийлэхэд маш үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэгээ дээрээс нь манай Монголын ард түмний бөхчүүд лам нар
Тэгэл одоо нөгөө ам дамжаад л одоо бүгд таны дээлхийн ойсон ихлэр зэрэг л одоо танай компани таны нэр гараад өөр одоо ямар тэгээд одоо Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн бурхан урлаач Пүрбат гэж хүн байсан шүү дээ. Одоо Монголын ард хүмүүс бүгдээрээ мэднэ. Тэгээ би манайх ганданд байдсан шүү дээ, Төв гандангийн зүүн талд. Тэгээ ер нь бол би зүгээр Пүрбаттай энэ компанийг байгуулахаас өмнө хувцас нь одоо Асал нэг бол бивинээс таньдаг. Миний утсыг авал нэг өдөр Пүрбат над руу яриад би бурхан урлаач Пүрбат байна. Та надад өмд дээл энтер хийж өгнө цамц. Та манай дээр хүрээд. Гэхдээ энэ бурханы шашинтны Төв гандан хийдийн хашаан дотор нэг дуган дотор суудаг байсан. Тэгэл очиод би танилцаал юмыг хийдэг болоод 2-3 жил боллоо. Тэгэл юм хийх болгонтой л алтайгч наашргээ дууд. Тэгээ би очин гэсэн чинь нэг өдөр би байжсэн чинь ер нь үйлдвэр байгуулъя гэж бодоод. Тэгээд би өөрөө хар хорины сумын уугуул Эрдэнэ зуугийн хажууд өссөн. Өндөргийн зан узрын ээжийг хандаж ямц гэж хүсэн байхгүй юу? Автасаа хааны одоо үлгийн одоо гэр бүлийн хүн дээ. Тэгээд би тэр өндөргийн бол би бурхан л гэж боддог. Маш уран тийм дэлхийд байхгүй юу Макелен гал. Одоо өстө үнэхээр би бол одоо бахархдаг өндөргийн. Тэгээ бурханд нь мөргөж өссөн болохоор хандаж ямц гэж нэр өгдөм билүү гэж бодоод компанийн нэр. Тэгээд Пүрбатад ярихгүй юу. Их чинь нэг оюутлын өдөр байгуулах гэж байна. Тэгээд одоо ингээд хүн ажиллуулах гэж байна. Одоо манай би 2 охинтой. Охин маань ингээд товчлж байдаг. Одоо би ингээд өргөжүүлэх гэж байна. Та байж байгаарай. Тэгтэгдэхгүй би таны нэрийг компани нэрийг би өгөх ёстой шүү гэдэг. За. Тэгээд би 2-3 хоног жисэн чинь бүр би охтуудаа хэлээд би өндөргийн зан узарт би биширч явдаг. Мөргөж одоо өссөсөн хандаж амцгаал надад их таалагдж байна гэсэн. Таныг тэр хандаж амцгаагийн чинь тань Пүрбат хоёроос өөр хүн их мэдэхгүй дээ хандаж амцын нэрмжилт үйлдвэр гэж хандаж амц үйлдвэр гэхээр нэг л сонь бууж өгөхгүй байна. Компани. Тэгэхээр Пүрбатхыг хүлээгээ. Тэгээ Пүрбат маань над руу залгадаг. Би ур ундрах гэж нэр өгнө. Та бол ерөөсөө ертөнцөөс өнгөлттэй уран хүн. Би Пүрбатыг бас тэгдэв. Чи өндөргийний хойд дөрөв баха. Гайхамшигтай уран хүн байхгүй юу? Байсан. Тэгэхээр за тэгвэл миний дөө уран ундрах гэдэг нэр эхлээл жоохон сэтгэлд боохгүй л байлаа. Тэгэл тэр нэрийг нөгөөл тэгэл тэрнээс хойш би Пүрбатад 20 жилийн хойгоор би өрдөг байхгүй Пүрбатыг. Одоо надад зураг нь байж юм болгоно. Тэгээ би миний дүү их чинь дүүдээ сайхан дээл хийчлээ. Миний дүү чинь Монголын ард түмнийг соён гэгээр хөлгөд. Юугаарч болшгүй үнд гавьяа байгуулсан хүн бол миний дүү байгаа юм аа. Их чинь дээл бэлгэлье. Өрөөдөр гэсэн. Би тэр баяр мэри чи хүлээхгүй одоо очиод дээлээ авъя гэд. Тэгээд хөрх юм дээлээ аваад. Тэгээ хоёлаа хамгад зургаан татуулаад. Тэгээ аглагийнхаа хийдэд намайг энэ төр урьж исэн. Ингээд ур ундрах компани нэртэй болоод үүсгэн байгуулагдсан байна. Тэгээд одоо үнэхээр сайхан шүншигтэй сайхан нэр өгж өснө дэлгэрэх ундарч урд үе ихтэй одоо уран хийцтэй цаашаа ундарч байх ийм сайхан нэр өгсөн биз дээ. Одоо тийм учраас энэ олон жилийн амжилттай нэр төртэй нэр хүндтэй ингээд авч явж байна. За танай компани ур ундрах компани маань дээл өөр ямар нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үү? Манайх би хэлсэн хувцас судлаач угсаатны чүүц хамдын юм богд дундгой аймгийн Адаацх сумын хүн байсан. Би тэгээ нэг 90 онд ч Монгол улсад арчил болоод тэгээд үйлдвэр худалдаа аж ахуйнууч хамгийн түрүүнд нийт аж ахуй худалдааг хөвжлөгдсөн байхгүй юу. Тэгээд их чинь чөлөөт уран бүтээлч гिचээр чөлөөт юм ойдог хүн болоод харагдаа ихтэй нэг тийм биз дээ. Чөлөөт бүх хүмүүс чөлөөт гарсан байсан. Тэгээд Мантхай цэцэн гатан киноны хувцсыг хамт гой ингээд мэдээд хийх болоод тэгээ бид нар ингээд ярилцаад ингээд зарим юм нас нь оёх хатах юм дээрээ ингээд бид нар санаа оноогоо нийлүүлж ингэжсэн чинь нямбого хэлж ирсэн. Ерөөсөн төрийн хүн бол байж шүү дээ. Одоо л ингэж бид нар нөгөө Оросын нөгөө юунд Орос ах нартайгаа 70 жил нөхөрсөн Оросынхаа юунд бидний л одоо амьдралын түүх шүү дээ. Энэ бол улс орны түүх, дэлхийн түүх юм. Тэгэхээр нөгөө Орос хувцас нилээ өмсчихсэн улсууд байсан. Тэгээ Мантхай цэцэн гатан киног хийх болоод тэр Өмнөговь аймгаас төрсөн тэр нөгөө аахтар тэр хатан тэр улсуудын чимийг маш хариуцлагатай юм дээр ногдож байгаа байхгүй. Тэгээд мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, хаан төрийн хантаас. Ингээд энэ 5 цуврал хувцсыг бүтэн хийж сурсны дараа л өмссөний дараа Монгол хүний иж бүрдэл бүлдэн шүү. Алтаа гэд надад хэлж исэн байхгүй юу? Ямбугай. Тэгэл би мөрөөдөж эхэлвэ. Үйлдвэрээ байгуулдаг. За ямар ч үсэн 5 хувцсыг хийц. Ямар ч үсэн хийх юм бэ гэд.
Тэгээд би дээл эхлээд ойдог байсан сүулдэ малгаар юу ороход. Одоо манайх өвөл болохоор тэр хаан төрийн хамтаац гэдэг чинь би ингээл юмыг уншаал ингээд ихэр улам л ингээл цаашаа яваад идэв. Тэс шун дурлалаа бүр мэдгээл тий. Сайн ноён хаан намсрангуй 10-аад оны үед Оросд очсон юм байна л да. Гэхдээ хамтаац өмсөд очсон чинь тэр Оросын хатан хааны гэргийг хараад энэ ямар гоё хувцас вэ гэж дуу алдчихсан гэж. Тэгэхээр манай Монгол үндэсний хувцас бол хаач одоо хүнийг дуу алдуулахаар ур шингэсэн, сэтгэл шингэсэн. Альва юм хийж байгаа хүний сэтгэл гэж юм байдаг. Тэгээд би бодож ирсэн. За ямар ч юм энэ дөрвийг хийндэ гэ. Тэгээ малгайгаа хийж сурчаад дараа нь нөгөө бүсээ одоо бол манайх бүгдэрнгийн бүс үйлдвэрлэж байна. Гутал үйлдвэрлэж байна. Малгайгаа үйл зуныхаар үйлдвэрлэж байна. Малгайг бол шилэп. Тэгээ одоо малгай бол маш олон төрөлтэй байдаг. Малгай нэг жиг настайчуд ярьдаг шүү. Малгай олон төрөл байх тусмаа яах вэ? Төрх олон солигдож. Тийм сонирн байгаа. Малгай их олон байх тусмаа төр олон солигдож. Төр зэсгийн усууд жоох ингээд солигдоод идэг гэж манай имиж ярьж ирсэн байхгүй. Малгайны төрлөөр. Тэгээд одоо бол төрөл бүрэл малгай хийж байна. Орчин үеийн шилэп хийж байна. Тэгэл нөгөө одоо янз бүрээр нь хийж энэ да хүн үгний малгай тэгэл одоо хутагт малгай одоо янз бүр ингээд анх одоо Монгол улсын ардын жижигчин цэрэн давгүй бүрдэржийн цэрэн давгүй нөгөө манайх нөгөө гэгэ мууцаг ивент итгээд тэгтээ тэр нөгөө хутагт малгайг авчирч байгаа манайх хийж үзээгүйсэн чинь за алтаа чи уран хүн яг энийг яг над хийж өгнө шүү дээл мэйли чинь бол би өөрөө заахгүй чи дураараа манай гэгэ мууцаг ивент итг гээд тэгээд би гэгэ мууцаг ивент итг ингээд тэр дээл малгай хоёрыг хоёулыг хийсэн тэр жилийн ханхуу болсон энэ сайхан өмсгөл зүүсгэл донд одоо бас та түр их гоё хэллээ шүү дээ одоо дэлхийн түүх гэж Монголын түүх бол дэлхийн түүх гэж яригддаг тийм ээ тийм Монгол дээр нь одоо бас энэ Монгол үндэсний хувцас энэ дээлнээс гадна өмнөдийг бол Монголоос үүссэн гэж бас үздэг. Тэгээ одоо нөгөө цаг уур маань эрсдэс уур амьсгалтай дөрвөн улиралтай. За эртнээсээ бас ингээл одоо морьтон монголчууд ч одоо нүүдлэн амьдранд за тэр чихтэй одоо юу гэдгийг анх бол бас дээлч ингээд бүр морин одоо имэйл байхгүй нөгөө зайдан ундаг үед чинь дээлийнхаа ард ийм том одоо нөгөө имэйлээ хийчих гэж урдуур нь унжуулад морио унждаг тийм бас байсан байлээ шүү дээ. Ингээд бас хингуй ярьжлаа да би зөндөө сонсч байсан. Хингуй ярьсан бол. Тий, тэгээд Атиас руу тэгээд одоо хингуй. Тий, олон хүмүүсийн сайхан юм судалгаа ярин дээр байдаг. За тэгээд дээр нь одоо тэр өмнөд нь гихтэл одоо өргөн одоо тэр морио унаад дайн байлдаандаа явхад ч гэдэг юм уу. За наадмаар бол одоо нөгөө бас баяр цэнгэл болдог байсан үед бол өмнөд нь юм өргөн байж байгаа дотроо тэр шагналаа хийгээд баг өмнөдөө их нэртэ аваачд өгөхөд зориулагдсан ч гэдэг юм. Ийм сайхан түүхүүд бол байдаг. Тийм учраас нөгөө Монголын түүх бол дэлхийн түүх юм а гэд таны хэлснийг бол бүр айгүй сайхан омгшиж хүлээж авч байна л да. Тэгээд та одоо энэ уран дарах компани бол одоо ингээд малгай дээл бүс гэд ингээл уралчил гутал бас их үү тийм. Тэгээ гутал одоо ер нь энэ бизнес чинь ингээд наадмаар цагаан сараар илүүтэй Монгол үндэснийхээ хувцас урлалыг ингээд борлуулахад бараг нэг жилийнхаа нэлээх одоо ашиг орлогын хувийг наадам цагаан сарын байраас авах уу? Тэг. Яг манайх нөгөө иж бүрнээр нь хэд өвлийн хувцсыг бол одоо Монгол хурганы арьс яг Монгол хурганы арьсыг илтээд одоо бид нар бол одоо Баян-Улгийн одоо тэгэл энэ Баруун аймагуудынхаа хажилсаг байдаг шүү дээ уучлаарай төв болохоо муулж байгаа юм биш. Тэгээд би үндсэн хуулийн цэцэд байсан нэг хүн улаан хурганы арьс авчирдээ. За манай үйлдвэр дээр за юм их содон сайхан тэр хүний нэрийг хэлээд яг үндсэн хуулийн цэцэн гişүү танаар хүрээ өтөн харан татуулаад болгон нудраг хэлгээд нэг дээл сайхан дээлтэй болно. Сайхан дээл гэж бодохоор ардын жүжигч 10 дунгаа манай нутгийн хүн. Тэгээд тэгж ийсэн надад дээл ингээд сайхан дээл гэд бодохоор л дээл гэж бодохоор л алтаа бодогдох юм гээд би тоглоом хийгээд би чи эмэгтэй хүн шүү дээ бас тийм ерөөс эмэгтэй хүнлээр бодох уу гэсэнгүй сайхан дээл гэж бодохоор л би дүүгээ боддог гэж тэгээд яаж байгаа ингээд тэгэхээр баравдаах нэг хөхрүүлж исэн энэ сумагийн хавраг давгдарч гээд биш дээ долгоо сүрэнгийн давгдарч гээд тэгээд тэр Японд авраг болт юм аа тэгсэн чинь тухайн үед хадам ээж нь 3 лан алтан тавчтай тэгээд цагаан ноол уран дээл хийлгээ чи л энийг хийнэ маш гоё дээл хийж өгөрөө би чамайг гоё дээл хүү одоо манай хүү одоо ингээд авраг болоод ирж байна гэдэг. Тэгээд хадам ээж нь тухайн үед хадам ээж нь байсан. Тэгээд хийгээд тавьсан байсан чинь 10 дахь орчиж байгаа байхгүй.
За энэ сайхан дээлч одоо ямар амьтны дээл вэ гэж асууж 10 дахь чих хойш сайхан хошин юм хүн штэ. Тэгэд ингээ давд орж тийгээд тавьчихсан юм гэсэн. Чи нэрээ сансарлуулаарэ явуулахгүй ма чамд дээлээ хийлгээгүй нурлаг соёлын зүтгэлтэн надаас өгшүүлээл гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр баярлаа 10 дахь минь гэсэн чинь сайхан дээлгээл бодохоор хэнийг зааж өгүүлээ гэхээр л чамааг бодохын гэхээр тэр гарсан. Тэгээ дээл гэдэг бол ерөөсөө. Тэгээ сая энэ жил би бурхан шашинтны төв гандан хийдэг алтан ганжуур залах болтгоо. 3 жил залж байгаа. Тэгээд эндхийн тэр бравн дацсан хийдийн тэр багш том ганжуур балаам ирж залхаар нь би чахан багштай ярьж байгаа. Би чахан багш олон сайхан дээлийг хийсэн. Энэ шашны дээл чинь бас өвчөр утгатай. Нохотхтын дээл нөгөө тэгэл одоо гисгүүгийн дээл ингээл хамбын дээл ингээл өнгөн ямар байх юм битүүн дөмс дээл нүртэл өөр үйдэг юм билээ. Улаан шашныхаа намыг урсгалынхаа намыг уншихаар улаан дээл өмсдөг. Яг шарынхаа шашны намыг уншихаар шар дээл өмсдөг юм. Өнгөний бас нөгөө бэлгэлэх байгаа тий. Тэгээ би бодчихлаа ямар сайхан юм бэ энэ Монгол үндэсний хувцас чинь өргөн дийлгэр ингээд одоо ёстой нэг дэлхийг энэ мориор эзэлсэн гэл одоо ингээл би Жансан аруугаа ингээл баярын хөгжим гэл яг ингээл наадмын хөгжим яваал ирэнгүүт нь ерөөсөө амгшоол за ерөөсөө би энэс унтаж болохгүй юм байна. Ерөөсөө юмаа л хийх юм бэ. Тэгээ наадмын талбай дээр өмсөж байгаа төр засгийн тэргүүн бүхийн засуул бүхчүүд энтрийн дийлэг ингээд би хамгийн түрүүнд би дээл хардаг байхгүй. За тэр хүний биед яг таарсан сайхан дээл одоо бүхийн засвал масвал ингээд зогсож яхад ямар ч одоо сайхан сүрлэг гоё юм гэлдэг. Дээлэл тэр наадмын талбайг чимнэ. Дээлэл ерөөсөн хамгийн гоё. Их хэмсэг тансаг гоё шүү дээ. Тэгэл одоо ер нь гараал ирэхэд бол тэгэл одоо би Баттулга ерөнхийлөгчийг анх ерөнхийлөгч болоод давгдорчтэй гэсэн үрхэлтэй Баттулга. Тэгсэн чинь яг ерөнхийлөгчээр гарах гэж яхин өмнөх л болтой давгаа ууглaalгүй гэдэрлээ над дээр. Тэгсэн чинь л одоо гүйж ирэл алтайгчаа заа яралтай хоёр дийлэх юм шүү. Энэ би тодохонтой хэлээд яг энэ бол төрийн хүний дийл шүү. Тэгэл би ч нэг ойдлчтойгоо хэлвэл нөгөөтгөө хийгээл дуусгаал ингээл. За хэн гарч ирдэм бол та гэж тэгсэн чинь манай хийсэн дийлэгч ерөнхийлөгч Баттулга өсөөл гараад. Тэгэл би бодчихлаа. За миний мэрэгчил энэ Монгол үндэсний хувцас гэдэг бол намхан дуу хүн шүү дээ Баттулга чинь тийм өндөр биш. Тэгэхэд тэр дийлбэр хамчилж ялгүй нэг давгдорч хэмжээг нь өгсөн бол ялгүй жаахан урт байсан. Тэгэл бусдаар бол яг таарсан. Би тэгэл баярлж байгаа байхгүй. За энэ тэгэл энэ яг энэ Монгол үндэсний хувцсыг хийснээрээ би өнөөдөр ямар сайхан юм. Дэлхийн хөл бөмбөгийн аврах тэр хүмүүсийг Франц хүмүүсийг говцолж явуулаад ингээл хоошо Турк очоод би бас үндэсний хувцас гаргаж ялаа. Тэг би дэлхийн хэмжээний үзэсгэлэнгээс би 3 медаль авч ирсэн. Тэгээд ер нь би ингээ ботхоор ёстой нэг гайхалтай сайхан хувцсыг монголчууд өмсдөг юм байна. Ягаад гэхээр одоо энтхэг байна шүү дээ. Сайрыг өмсдөг, сайрыг үйлдвэрлэдэг. Кинжап гэдэг эрэгтэйчүүд нь одоо тандра молыг та нар харж байгаа шүү дээ. Гадаад оронд явахдаа тэр хувцастайгаа л явдаг. Бид нар цагийн урсгалаар ингээд манай төрийн тэргүүнүүд одоо өмсөж явахгүй л байна л да. Хялбарчилдаг байх. Түүнээс одоо ингээд арабууд ч юм бол яг тэр үндэсний хувцсыг өмсөөл гадаадын уулзалтанд явна. Тэгэхээр манайх бол тэр өвлийн сайхан хувцас, тэр сайхан булган малгай, тэр сайхан хурган дотготой дээл, нэхий дээл, цувцаа дээлийн өмсөх одоо тийм дөрвөн үйлрэл нь танаасаа бурхнаас заяатсан байгаа байхгүй. Энэ тэгэхэд бол ерөөсөө сайрыгаа өмсөх халуур. Одоо тэгэхээр баяр наадмын үеэр бол илүүтэй гоё жуулчдж хараад одоо манай яг Монгол үндэсний дээр онцлог ялгарл одоо бүхэл өв соёл уламжлалыг баг дээл өмссөн хүмүүсээс ингээл хараад мэднэ л дээ. Нөгөө талаар нөгөө одоо морьтой Монгол хүн л одоо дэлхийг бас эзэгнсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бидний ерөөсөө нүүдэлчин ахуй, соёл, морь, дээл, хувцас үндэсний энэ бүх юм маань биднийг одоо ч цаашид оршин тогтнох одоо ийм сайхан том үнэт соёл энэ бахархал үлдээжтэй. Тэгээд энэ бүхнийг үргэлжлүүлж танаа хамт олон таны бас хийсэн энэ үйл хэрэг одоо маш их үнцэнтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг танаа компани хувьд бол нөгөө түрүү асууж ирсэн нөгөө наадам одоо хоёлаа нөгөө бизнесийн чиглэлээр бас ярих гээд байгаа. Маш олон хувь хүн ойдолчин гэхээр л одоо хүн болгон дээл хийдэг. Гэхдээ яг компаниуд маш олшроод маш олон зах зээл дээр дээл хийдэг уралдаг хүмүүс байна. Гэтэл яг энэ юугаараа одоо ялгарч танаа компани тэр үн цэнийг бүтээж байна. Таны хувьд бол одоо дээл нь маш чанартай одоо үн цэнтэй байж үнэтэй байх нь чухал уу? Эсвэл одоо ингээд маш олон
одоо юу гэдэг нэг төрлөөр нэг хийцээр маш олон төрлөөр ингээд хийгээд гаргадаг бас улсууд байна шүү дээ. Одоо миний бас нэг хэмзгэлж байгаа юм байна. Сая би асуултынхаа дундуур ингээд бас хайлаад нэг бодож байгаа сэтгэл хэмзэлдэг юм а танд бас хийлээ гэж бодоод. Энэ урдаас импортоор ингээд хараа яг бүр нэгэн хэвийн загвартай одоо нөгөө технологиор нөгөө тоног төхөөрөмжөөр тийм үү одоо ингээд нөгөө хиймэл оюун ухаан ашиглаад ингээд олон төрлөөр нь 1000-аар нь 1500-аар нь 500 ч юм уу захиалга өгөх юм бол дор нь нэг хоногийн дотор гаргаад ингээд оруулаад ирдэг. Энэ маань манай Монгол үндэсний хувцсны үндэс нөгөө сайхан тансаг байдал, эрхэмсэг байдлыг тэр харуулах одоо зогц нарийн юм шингэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ импортын энэ оруулж ирж байгаа энэ дээлнүүд би их зовоод байдгийн та энэ дээр одоо яаж имзэглэх энийг ер нь яаж зохицуулбал зүг бэ? За миний төв маш чухал асуулт надаас асуулаа. Би маш их баярлалаа. Би одоо ингээд дээл гэдэг хувцсыг би 50 гаруй жил одоо би ойж чинь 50 жил болж байна би одоо оёд. Тэгээд би энд одоо би юу гэж хэлэх гэж байна гэхээр чиний хэлж байгаа асуулт бол маш чухал. Би одоо энэ мандах төрийн малгай, бүтгэх төрийн бүс, дэвжих төрийн дээр толох төрийн бол энэ 5 хувцсыг манай үйлдвэр яг уралж байгаа гадрууд яг манах шүү. Тэгээ одоо Монгол Косчомсын совд одоо энэ гадаад явдлын яамны хажууд нэг жижигхэн байр одоо юм багасаад ингээ ба жижигхэн болцсон. Тэгээд шилмэл завгал дээр оюун цэцэг одоо яаж байгаа мэдэхгүй. Тэгээ одоо хараа өстө өөрөө чи хэл. Одоо энэ асуудал бол засгийн газрын хэмжээнд хил гайл Монгол улсын одоо энэ Улаанбаатар хотын захирагчийн албан энэ үйлдвэр үйлчлэгээ хариуцсан хүмүүс харах хэмжээ авах хэрэгтэй байхгүй юу? Одоо манай оюутлын салбарт нийт оюутлын салбарт ажиллаж байгаа 400 мянган хүн баг байна. Тэгэхээр одоо энэ 80-90% нь эмэгтэйчүүд. Тэгээ одоо би ингээд яхаар миний хийж байгаа юм би ингэж хэлэхээр би одоо юм борлуулаад байна л да. Зарим нь хойно нэг бол цагаан сар наадмаар би маш их чалтай ажилдаг. Би ингээл түнгээр төрийн сүл дуулахтал харанг жанцсан нурууга харангтай хөгжим явахаар миний нойр хөрхөлж идэх байхгүй. За цагаан сар наадмаар бол би ерөөсөн байнгын нойр буу ханж ирсэн. Одоо би өдөржин жилд. Тэгэхээр одоо би ингээд хэд юу гэж хэлэх гэж байна гэхээр одоо манайхыг тойрол манай урундрахыг тойрол ингээд дан гятад дээл оруулж ирж байна. Тэгээ яаж юм гэхээр одоо би зүгээр нэрийг хэлэх үү. За хэлчүүл гомдох болов. Гомдоод над дээр гомдлол. Их сайхан залуу төмөн торог гэдгийг байгуулсан байгаа байхгүй юу. Тэгвэл тэр залуу гэртэл ойдаг нь хэдэн хүнд өгөөл тэгээд үйлдвэр байхгүй. Тэгэл одоо маасаар маш их хэмжээгээр гятад үйлдвэрлээл. Тэгээ одоо тэр гаднаас гадна өчнөө улсууд оруулж ирж байна. Тэгээ тав жишэл хийц мэйц нь бол бүр манайхтай бол хавирахгүй л те. Манай үйлчлэгчд мэдж байгаа. Тэгэхээр нэг нор банз тухайг уртын дуу сурчих нэ яана. Японочууд уртын дууг дуулчих нэ гэхээр яана гэхээр яах вэ? Намайг гүйцэд дуултал хаа юм бэ? Зүгээр тэгтэл их урт Монгол ардын уртын дууг тал нутгийн малчин хүн дуулах болохоос Япон хүн дуулдаг юм да. Загасч гэж хэлсэн гинлээ. Пунцгийн бадварчгой одоо би Монголын зохиолч дэвлийн болор цом гэд болдог тэмцээнийг би 21 жил тэргүүн байрын шагналыг Монгол дээлэр мялаасан. Манай телевиз үзэгч дараа суу сонсогчд бол мэдж байгаа. Тэгээд би бас ингээл олон жилээс одоо ингээ хятад Монгол дээлийг их маш хөвөлдүүлж байна. Хятад ЮНЕСКОд бүртгүүлэх гэж энэ гэл одоо ингээл яригдаал ингээ яг бүртгүүлсэн. Өөр монголоор ингээ ярихаар хятад улсын болчих гээд байгаа байхгүй дээл чинь. Яг 10 Монголынхаа одоо бүгд найрамдах Монгол ард улс Монгол улс чаарлсан засгалтай парламент засгалтай ийм орон мөртлөө одоо тэрийг бүртгүүлэх гээл одоо Монгол Косчомсын захирал сувд Монголын оюутлын нэгдсэн холбоо энэ төргээ байна л да. Бид нар яригдчих л байна. Тэгэхдээ энэ экспортны хувцс бол үнэхээр одоо бүр импортын дээлийг одоо ингээ үйлдвэрлээд аваад ирсэн дээл нь бол хүний хэрэгцээ шаардлага хангах хэрэгтэй. Монголч хүнд ярьдیں۔ Нэг удаагийн чим шиг одоо бас тийм нас буйн гэх юм уу гэж байгаа олон хувцс солих бол би бол чанарыг л их хэмдгийг. Хүн гэд юм үйлдвэрлээ гаргаад ингээ харахад өмнө олон сайхан эд идлэрээ нас буйн нурт болох болтугай гэж. Монгол хүн чи одоо дээлийг хамаагүй хүний хийсэн дээлийг өмсч үздэггүй байсан шүү дээ. Өөртөө зориулж хийгээгүй бол. Тэгээд ингэрийн урдаа барьчаал за энэ надад зогч ийн үгүй юу гэж үзсэн болохоос одоо яаж ийн? Бүх нэлээд хүмүүс орж идэр сайхан муухайг нь мэдгүй. Тэгээ манай жуулчин гэхээс ярихаар манай эмэгтэйчүүд гадаадад нэлээд хүнтэй суудаг болсон юм байна. Боломжийн амьдралтай хүмүүс нь ирээд интернетээс ур ундрахыг хайгаад ирээд одоо манай Герман хүргэн, Вьетнам хүргэн, Хятад хүргэн одоо иж бүрнээр бол дээлээ үйлдвэрлүүлээд тэр хүн Монгол хувцсыг өмсөөд эхнэрээ дагуулад хүүхдээ тэрвээд Монгол наадам үзэх гээд ирж байгаа хүмүүс сайхан байна. Ямарч хүнд Монгол хувцас зөгтөг мөртлөө цаанаа л нэг гадаадын хүмүүд өмссөн байхад бол эн чинь нэг л
явган хүн нэг л тийм л харагддаг. Тэ яг тэгээ импортоор орж ирж байгаа бас одоо энэ олон тооны нэгэн хэв загварын энэ бүтээгдэхүүний яг зах зээлийн нийгэм тэгээд өрсөлдөөн гэдэг утгаараа өгөөсөх нь хаашаа. Гэхдээ ягаад ч юм одоо төрөлсгийн хувьд бас нэг бодлогын хэмжээнд импортын одоо тийм бүтээгдэхүүнд гэдэг юм уу нэр заагаад одоо энэ үндэснийхаа өв соёлын чинь үндэсний бүр аюулгүй байдалд ч одоо бүр чухал нөлөөтэй энэ хөдөлмөр, энэ үнэлэмж, энэ үндэсийн өв соёлыг хамгаалахын тулд яг гараар хийгдэж байгаа одоо таны компани таны хувьд ч гэсэн хийж байгаа энэ дээл хувцсныг бол би насан туршийн үеийн одоо үн цэнтэй үнэт өв соёл байх үүднээс нь хамгаалаасай л гэдэг үүднээс хийж байгаа. Тэгээд таны бодлыг бас асууж байгаа нь тэр. Тэгэхээр та энэ дээр бол бас имзэглэж байна гэж харагдаж байна л да. Би маш их имзэглэж байгаа. Дээр нь эдийн засгийн үр ашигын хувьд ч гэсэн бизнесийн ашиг орлогын хувьд ч гэсэн одоо юу гэдгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бид нар үндэсний хувьсгал гэдэг маш олон одоо төсөл бодлогын хүрээнд хийгдэж байгаа энэ явцад бол ингээд нэг маш их массаар ийм орж ирээд тахлаар зэрэг одоо юу гэдэг үн хямдруулах гад үнэхээр яхаа боломжгүй одоо тухайн үн өртгийн хувьд хямдаар нь авах нь зөвлөдөө. Гэхдээ хэд их олноор хэд их нэг тийм хямдхан үн цэнгүй санагдах юм бараа бүтээгдэхүүнд бол жоохон анхааралтай бодлогын төвшөнд харуул бас зүгээр юм уу гэж бас бодогдоод идэв. Чи их зөв санаа хэллээ. Альва бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тэр хувцсныг үйлдвэрлэж байгаа ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа түүхэд бараа гэдэг чухал гэдэг. Би бүгд найрамдах одоо энтхэг улсаас давгаа оруулж ирдэг. Би гандаа хэд яаж үдээд болохоор Далай лам биш үжигтэй хүн бурхан буддын шашинтай Далай ламын одоо байгаа үлгийн нутгаас би тэндээс давгаа оруулж ирдэг. Одоо энэ Тайланд улс чинь яг ус давааны орн шүү дээ. Цамц хийх материал одоо бүх юм бол Бангкокоос одоо өөрөө яваад манай охин хоёр охин маань нэг нь Япон хэлтэй нэг нь хятад хэлтэй англи хэлний сургууль төгссөн. Гэхдээ манай бага охин бол малгайгаа судалдаг, том нь хувцас судалдаг. Тэгээд би ингээ оруулж ирээд ингээ хийж байгаа. Тэгэхээр одоо ингээд хямдхан говц гэдэг чинь маш хэцүү байхгүй. Манайх бол маш түүхэд Батэлд нааврах хэлтгий. Юусэн олон дон биш чанартай байдгийн шүү алтай гэж. Би тэгээд түүхэд материал сайн байдаг. Тэгээд би өөрөө мастер хүн юм. Монгол хувцсны үндэсний хувцсны мастерыг би ахуулчгийн комбинат байхдаа би өөрөө үйлдвэрлэх хувийн тамга олгодог байсан шүү дээ. Одоо ахуулчгнаас жил болгон чанарын улсын үйлчлэг ороод тэр нь тэнцсэн хүнд өөрөө юм үйлдвэрлэх одоо мастер үйлчлэг олгодог байсан. Тэгээд би одоогоор би 5 хувцсны стандартыг барьдаг. Тийм учраас манай үйлдвэрүүсэн тогт хэрвээ би ягдлан ч юм уу эдийн засгч байсан бол би яагаад үг тэр бүтээгдэхүүний орц гаргаж чадахгүй байхгүй. Одоо бидний хэлээр нэг калкуляц гэдэг нормууд. Тэр арга технологи би сайн мэдж байгаа болохоор энэ үйлдвэр орсон тогтнож байгаа юм. Тэгээд одоо энэ хувцсны үн цэнийг мэдэхгүй гадаадд одоо би ингээл гаднаас орж ирэл нэг удаа өмсөд хайчих юм байна уу гэж асууж явах шиг. За хүмүүс чи Монголоос олон жил гадаад байдаг юм шиг байна. Монгол хүн чинь бол юм нас хүрт надад би ингээл лам хувцс хийдэг байхгүй юу би. Хар хонд байхыг би ахуулчганд байхдаа хийдэг байсан. Тэгээд надад манай Уранга аймгийн Шанхын хийдийн лам цэрэн бэлгой гэж мундаг хүн байсан. Би одоо ингээ олон хүний говц хийж энэ хуваараа үйлдвэрлэжээ. Тэгээд би нэг мөр говцын өмсөхийн мөр зүрийн таруулах багшаа би одоо ингээд өмсч үзэх шаардлага нас багсчдын гинлээ олон хувцс өмсөд хараа би яах вэ гэдгсэн чи говтсны тэнгэртэй хөөхт байгаамаа. Чи өөрөө бол умаахан гэж хэлээд хувцсыг өмсөж байгаараа гайгүй баха. Чи насаараа л хувцс хийж явах тавилантай хүн. Хүний амьдын зурхаг гэж чинь зурсан чи хувцс юм байна гэд над тэгжсэн байхгүй. Тэг хүний тэнгэрээс заяад юм байна хүний. Энэ хүн ийм хутах юм хийх тавилантай хүн гэдгийг чинь бас тэнгэрээс заяад юм байна гэж байна. Тэгээд би энэ асуултыг яагаад асуусан гэхээр одоо ерөөс яг хоо тэр зах зээлээ өрсөлдөөнтэй байгаад орж ирэх нь яг нэг буруутгаад байсан байхгүй. Гэхдээ ер нь бол Монгол үндэсний хувцас ялангуяа дээл хувцсын өмсгөл зүүсгэн байна. Маш үн цэнтэй байх хэрэгтэй гэдэг утгаараа л ярьж байгаа юм. За тэгэхээр Алтан туяа эгчтэйгээ бидний ярилцлага бол одоо маш сайхан өрнөлттэй сайхан явж байна. Тэгээд одоо бизнес эрхлэгч үндэсний үйлдвэрлэгч хүний хувьд энэ компани одоо таны саяны ярьсан шиг одоо бидний бас эмзэглэж байгаа асуудлууд байгаа л. Тэгэхээр бид нар ч нөгөө ялангуяа
Хятад, Орос гээд ингээд хоёр том гүрнийхээ дунд энэ том хоёр зах зээлийн дунд оршиж өөрсдөө үндэснийхээ үйлдвэрлэлийг төрөл бүрээр л одоо хийж хичээж л байна л да. Тэгэхээр таны хувьд бол одоо энэ саяных шиг одоо ингээд импортоор оруулаад ирэхэд бүр 24 цагийн дотроо л ингээд автоматчдсан одоо тэр хятадаас маш олон төрлийн ийм юу ороод ирэхээр бас ингээд эмзэглэж штэ. Тэгэхээр зэрэг одоо дээл өөрөө гар урлалын гар одоо юу гэдэг тухайн хүндээ зориулсан Монгол хүнийхээ онцлог тохиолсон үн цэнтэй байлгаж тэр байтугай бүр уламжлагдаж явдаг штэ. Бид нар ч дээрүүд одоо эмээгийн дээл ээж дээрээ ээжийн дээл эгчд ирээд эгчээс надад ирдэг ч юм уу ингээд нөгөө үн цэнийг хадгалсан цөөхөн мөртлөө одоо нөгөө юу үүтэн хуаран дээл гэдэг. Дээр үд байдаг шүү дээ. Одоо ч үүтэн хуаран. Тэгэхээр яг тэгж уламжлагдаж, өвлөгдөж ирэх үн цэнтэй сайхан үндэснийхээ хувцсыг бол ингэж одоо хадгалах зорилгоор одоо саяны энэ импортын гэж байгаа энэ дээл хувцсны нэг хэв нэг удаагийнх шиг ийм дээлүүдэд бол ямар одоо зохицуулалт хийвэл та зүг бэ? Та энэ дэр ер нь дэлгэрүүд яаж юу гэж бодож байгаагаа нэг дэлгэрэнгүй ярьж өгөөч. Би бол ингэж бодож байгаа. Ер нь бол манай Монгол улс чинь Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын одоо том улсын хоёр том одоо зах зээлийн дунд байна л да. Манайх бол ерөөсөө Монгол хүн бол би боддгийг. Ерөөсөө өөрийнхөө хийснийг өмсөж өөрсдийнхээ эдмээр байна. За яг бидэнд импорт авах юм байлгүй яг. Одоо бидэнд чи юм тариа идэх уух юм гадаадаас 80% одоо импорт авчих шүү дээ. Тэгэхээр би одоо энэ олон одоо манай би зөндөө олон хүмүүс салинжуулж ажиллаж байсан. Одоо би хоронтойгоо багасгасан. Яагаад үгүй дээл борлохгүй байна. Тэгэхээр энэ борлохгүй нэг чанаргүй манайх үйлдвэрлэлд борлохгүй байгаа юм шиг. Цаанаасаа хүмүүс хямдхны нэг хараад байгаа байхгүй. За нэг удаа баяраар өмсөөл ингээл орхичих гээд. Тэгэх биш Монгол хүнийхээ үйлдвэрлэсэн Монголынхаа ямиг чанартай чансаатай юм даавуу дээл одоо сайхан бүх төрлийн л одоо дээлүүд бол манайд байна. Тийм учраас бос ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газрыг би үүсэхгүй байж байгаа зөндөө л байгаа бах. Хөдөө орон нутагтч байна. Тэгэхээр энэ Монгол улсын засгийн газар Гахил гайл Улаанбаатар хотын захирагчийн алав. Одоо тэгэл нэлийн 2-3 жилийн өмнө мянган ойлчин чуулга уулзалт молцолт гэж би анхны одоо баярыг ерөнхий сайд багт бараг л 20 жилийн өмнө үйлдвэр худлаа эрхлэх улсын зөвлөгөөн гэдэгт би одоо хэлж ийсэн. Одоо та нар Монгол улс юмаа хамгаалах одоо Хятадаас ус гутал дээл малгай ерөөс орж ирэхгүй юм байхгүй. Ирээний одоо ингээд очичоод ирээний одоо тэр зах зээлийн чинь том маш олон машин тавьчихсан. Юу аюулах вэ? Хин юу аюулах вэ гэж сууж байгаа байхгүй. Энэ өөрийнхөө дотоодын зах зээлийг хамгаалахгүй бол Орос ч бол манайх Орос руу мөрөд рүү юм хийж гарах гэдэг 40% татвар тавьдаг шүү. Ямар ч боломжгүй татвартанд дийлэгдээл бид нар тэгэж хүмүүс зах зээлээ хамгаалж Хятад ч гэсэн одоо хамаагүй бас тэгэж Хятад үндэснийхээ хувцсыг тэгэж тэр цослолтоо өмсдөг болохоос биш Хятад бол агуу орон юм чинь дэлхийд одоо экспортод юм түгээж байна. Манайх бол одоо хэлэх хэрэгтэй байхгүй. Би л хэрвээ энэ Хэлгэ айланд ажилладаг энэ мэдлэг бүхий үйлдвэр худалдааны яамын улсууд одоо манайх ч бол дээрвд яамтай ус одоо үйлдвэр худалдааны яамны хажууд нэг тийм жоохон ганц хоёр хүмүүс байх шиг байгаа юм. Тэгээд одоо хариаллагддаг тийм газар бараг байхгүй. Тэгэл ерөөсөө тэгэл гавчуулагдаад ингээ явж штэ. Тэгэхээр би одоо нөгөө дүүрэгт бол нөгөө жижиг дунд үйлдвэрлэгчдийнхаа нэг юм ундал хариалдаг. Тэгээд нэг яг хитэн холбоо байгаа юм. Хоёулын нэгдсэн холбоо гэдэг нэг том холбоо манайх тэрний би тэрний хүндэт гишүүн. Тэгэхээр би энэ улсууд энэ олон мянган ойдлчин эмэгтэйчүүдийг ажилгүй болгож нэгдүгürt. Тэр хүмүүс ажилгүй болно гэдэг чи одоо ямар хэцүү тийм үү. Хичнээн сайхан уран хүн ажиллаж байна манайд. Би бүр багшилдаг манайд баярлж байна. Одоо өөрөнд хэлсэн гараар их ойсон. Дэлхийд дахинд гараар ойсон бүтээгдэхүүнтэй гэдэг. Манайх ингээд ассессор гэж ярьдаг да шүрх совд. Совдан хейтэд эглийг бол урандрахдал үйлдвэрлэдэг. 30-40 мянган ширхэг совдыг нэг бүрчлэн хэлхээд хэгийг гаргаад хийдэг. Одоо тэгэхээр та борлуулалт муу байна гэж ярьж байна. Уг нь бол наадмын үеэр цагаан сарын үеэр ч одоо борлуулалт хамгийн өсөлттэй байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ жил бол муу байна уу? Муу одоо ерөөсөө зорж одоо уран ундрахынхаа мэддэг одоо жишээлбэл наран гэрэл гэдэг нэвтрүүлэгч над дээр юм хэлэв. За алтайгч дээр л очиж сурцсан. Алтайгч дээр л нэг дэйлээ хийлгээ 5-6 жил болоод бид нодны уржин хийлгэсэн тий дон хуучрчлаа 30 жил 10 гаруй жил болж байна гэдэг бариад ирж байгаа усууд ч мэдэл ингэж хэлээ алтайгч гэдэг. Яг наадам цагаан сарын хоёр уруунд хангалттай захиалгатай байдаг. Тэгээд бусд үед одоо ерөөсөө ажилгүй болчихно. Ягаад үгээр л ингээд тойрол ингээд ерөөсөө
дан хятад хувцас оруулаад ирсэн. Тэгэл одоо ерөөсөн. Тэгээ би нэг манай уртлаг амдангийн уртлын дэлгүүрт ороод хэлсэн. Та нар одоо яагаад ингэж хаяг шошгохгүй ингээ үйлдвэрч байхгүй мөртлөө яагаад ингэж гэсэн чинь оруулж ид хятадас юм дараад байгаа гэсэн чинь бид нар хятадын торгоо даавг нь оруулж ирж ин дээрээс нь манай Монголд оёх ойдолч юм байхгүй байна. Бид нар хятад үйлдвэрлүүлэх хямд байна гэдээ хэлж байгаа байхгүй. Тэгэхээр манай үйлдвэр худалдааны яам Улаанбаатар хотын цагирчийн алав дүүргүүдийн одоо жижиг дундуур хөлсөн харавц улсууд үзэх хэрэгтэй байхгүй. Хитэн ойдчин энд яг одоо ингээл жигтэйхэн төмөн торг гэл ингээ яриад байгаа боловч үйлдвэр нь хаана вэ гэдэг хүмүүс үзэхгүй байгаа байхгүй. Бид нар тий энд одоо бас яг бодлогын зохицуулалт хэрэгтэй байх гэж одоо түрүүнээс хойш бас яриад эмзэглээд байгаа. Ер нь бол нөгөө түрүүн бас асуугаад байсан ихэнх одоо яг ийм үйлчлэгээний үйлдвэр үйл ажиллагааны газрууд бол цагаан сар наадмаар л одоо жилийнхээ ихэнх орлогыг хийчдэг байсан болоод жилээс жилд одоо зарим хүмүүс бас ингээл таараа байна л гэж яриад байгаа л да. Яг нь ер нь бас нөгөө урбан компани хэл сая Америк нэгдсэн улсад бас нөгөө нэг дэлгүүрээ нэгдээд тухайн одоо оронд амьдарч байгаа монголчуудаа гэдэг юм уу бас нөгөө сонирхож байгаа гадаадын одоо тэр хоббитэй одоо сонин хувц сонирхт хүмүүс үүдэг штэ гэдэг юм уу загварыг өөрчлөөд бас ингээд нэг арай өөр загвартай болгоод тухайн улс орны бас нөхцөл тааруулаад хийгээд дэлгүүр нэгдсэн юм сайшаалтай мэдээ байна л л дээ. Тэгэхээр зэрэг бас бид нар энэ дээр экспортын чиг хандлагыг бас анхаарч үзээд зөвхөн дотоодоо үндэснийхээ үн цэнэ бүтээхээс гадна бид дэлхийд бас энэ соёлоо одоо таниулж сурталчлахын зэрэгцээ бизнес үйл ажиллагаанд үр ашигтай байх, улс орныхоо эдийн засагт ч одоо үр өгөөжтэй байх энэ тал дээр бол экспортууд бол бас анхаарал зүгээр санагдсан. Таны бодол юу вэ? Яагаад энийг асууж ийм гэхээр одоо Евразийн төр хилэлцээр одоо энэ 22-наас эхлэх гэж байна. Евразийн төр хилэлцээр бол одоо 300 хэдэн бүтээгдэхүүнийг одоо татварыг хөнгөлж чөлөөлөх маш их боломжийг гаргасан учраас бас ингээ анхаарч үзээ цаашдаа бас үйл ажиллагаанд судалж үзэх юм бол зүгээр байдаг юм болоо. Энэ маань ганц одоо юу гэдэг бүх одоо үйл ажиллагаа эрхэлдэг. Би энэ нэг бүр түгээн одоо зарламар санагдаад байгаа байхгүй юу? Одоо төр хилэлцээр Евразийн гэдэг чи одоо бид нар Төв Азийн бүс нутгаас одоо энэ улс орнуудаар гаргах юм бас боломж бүртгэхэд байгаа учраас энийг бас хэлээд байгаа. Тэгэхээр та энэ экспортын чиг хандлага дээр бас үндэсний хувьцсныг орчин үеийн хэв загварт оруулаад юм уу тухайн газар нутагт одоо манай монголчууд энэ тэнтгүү таран байршаад суудсан байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ? Би бол экспортыг дэмжиж байна. Би зүгээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Псекого бол өнгөрсөн жил манай үйлдвэртэж очилсан байгаа. Тэг би сайхан Монголд ил бэлгэлсэн юм шүтэн барилгын хээтэй. Шүтэн барилга гэдэг маань юу гэсэн үг вэ? Хувцас хүн хоёр шүтэн барилдаг. Хоёр ингээд салсгүй холбоотой байхгүй хүний хувцас. Тэгээд би одоо манай зураг мөргөн холбог дээр Псекогоон зургийг тавьсан байгаа. Баяр болгоноор намайг өрдөг болсон. Тэгэхээр улаан үүд энэ хошоо буряд тийм улаан үүд тэгээд энэ товаров гаргая гэхээр яг өнөөдөр болохоор яг тэнд одоо бараг өмсөхгүй шүү. Ястал нэг наадам цагаан сараар өмсөн. Тэгээ намайг улаан үдэд алтраг нь болно. Хэдийд болох нь тодорхойгүй байна гэсэн сая болоод өнгөрч байгаа байхгүй. Манайх ч одоо яг наадмаар найдах завгүй гэдэг бодож байна. Тэгээ оролцож амжсангүй. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэхээр хятад гэдэг бол стай бид нар зах зээлийн өрсөлдөөнтэй юм хийнэ гэдэг бол огтон зан хоёрыг тулдуулахтай адилхан байхгүй юу. Тэгэхээр тэр урбан жинс бол яг хөө эхлээл жинс үйлдвэрлэдэг байсан юм. Тэгээ яг хөрх юм тэд нар яг ингээд товч шилбийг яг манайх шиг ингээд хадаад яг тгээс суух манай яамныхан манай үйлдвэрийн нэгдсэн холбоо оёлын нэгдсэн холбоон тэр алтай гэж тэнгэрийн юм хийдэг. Та яаж хүмүүсээ залхимжуулдаг гэдэг байхгүй. Хэн хийсэн гэж асуудаг болохоос хэд хоног хийсэн гэж асуудаг байхгүй юу юмыг. Тэгээ би ихтлгүүрт хэдэн 2-3 жилийн өмнө хувь хийсэн хүний хувцсыг хараад ийм юмыг гадаадынхан худалж аваад их юм бол 2-3 дахин худалж авах болчихно. Монголд ч одоо ачил юм ойд юм байна. Салаад унах шахсан одоо тийм байна гэсэн та хийн гэд худалдаг чинь тэгэхээр тэр менежер нь дуудаж ир. Би одоо ийм хүн байгаа юм. Гэхэлсэн чинь ихчээ бид нар одоо яг нэгдсэн тийм том үйлдвэрээс авах гэрэмэрэ байхгүй болохоор хувь хүмүүс одоо ингээл лангуунэгээд ажиллаж байна. Энэ хувцас үйлдвэрлэхэд стандарт гэдэг юм ерөөс маш хэрэгтэй. Чанар стандарт. Мэргэжлийн хяналт гэдэг юм байхгүй болсноос болоод одоо хүмүүс дураараа урбан жинсийн тунгааг би мэднэ. Америк нэгдсэн улсад сүүлийн хэдэн жил байгаа. Тэгээ сая үйлдвэрээ нээсэн байлээ. Яг урбаных шиг юмыг бол
Одоо тэр яг загварыг их өөрчлөлт хар мэдв. Ямар ч мэдэгдэхэ болж дийм бэ. Орос юм уу, одоо хятад хувцс юм уу, одоо нэг сонин тим болгоод тавьчдсан байж тээ. Хүүхдүүд дизайнераа төгссөн хүүхдүүд чинь. Би болохоор хувь хүний хөвд яг Монгол үндэсний яг монгол хүн яг үндэсэндээ юу өмсөж ийсэн. Үлрэлдээ таарсан ямар хувцс өмсөж ийсэн. Насандаа таарсан, хурим найрандаа, наадамдаа таарсан энийг яг Монголын үндэсний тэр соёлыг нь яг тэр чигээр нь л одоо авч үлдэх гээд байгаа. Тийм учраас одоо ингээ хамаагүй загварт оруулсан загварын монголчууд бас ухамсартай болж байгаа шүү дээ. Бас дотооддоо бол яг одоо загварын хувцсыг бол нэг өмсгөө болцсон. Нөгөө л урт хормоо бариу хамт юу энэ цагаан амгалгаантай юмнаас татгалзаад ерөөсөө яг Монгол дээл нь гоё юм бэ. Монгол дээлээ авъя гэж орж ирж байгаа. Би тэрэнд нь баярлж байгаа. Манайх цагаан сар наадам хоёроор үйлдвэрлэж нэлээд захиалганд даруулж байгаа. Бусд үедээ бол яг хөө зүгээр маасынхаа имийг цөөхөн даавар. Энэ одоо нэг хувцсыг 3-аас илүү үйлдвэрлэдэг. Яагаад үгээр тэр чи эзэнгүй юм чихэн орж иж авах юм тийм үү. Тэгээд үзүүлэн гэж манайх чинь 1000 гаруй квадрат тийм байр байгаа шүү дээ манайх чинь. Тэгэхээр тэрэндээ тааруулаад ингээд гадаадд экспорт нээн гэдэг бол их хүндрэлтэй санагддаг. Яагаад үгээр тэнд ажиллах тэрийг жуулчлах хүн одоо Америкийн нэгдсэн улс тунгаа маань урбан жинсний тунгаа маань Америкийн нэгдсэн улс 3 жил тогтвортой амьдарч тэнд байж зах зээлийн судалж байгаа. Би болохоор манай бос жижиг оёлын газрууд одоо ингээд юу яах гэхээр манайд бол ноос ноолуурыг бол нэг яврах хувцас эсгүүртэй бүх юм нэг дэлхийд дахина өмсдөг ноос ноолуур бол амжилттай байна шүү дээ. Цагаан алтмалт бол ноос бол амжилттай байна. Тэгэхэд бол энэ Монгол дээл гэдэг бол өөрөө яг наадмын үеэр цагаан сараар бас гадаадынх нь хэрэг бол гадаад бол манайх чинь 500-аад мянган хүн шахав байна шүү дээ. Манайх чинь нөгөө интернет хаягтай болохоор ээж авдаа захиад за уруундахад зургийг явуулж байгаа. За энэ хувцсыг ингээд хийгээд явуулаарай гэд ингээд ээж аав нэрээд би килограмм өндөр хэлэх юм бол би аль ч улсын юунд ингээд Монгол шуудан тавиад хөдөөний хүнд ч гэсэн хийгээ явуул чинь хамгийн гол нь тэр материал хийж байгаа материал маш сайн чанартай байх хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаарт оёдлын ажиллагаа стандарт чанарын шаардлага. Би одоо ингээд интернет тавьж байгаа хувцас тэгдэ. Манайд нэг 2 ширхэг байна. Манай менежер тэгдэг. Тэгэхээр хувцсыг бол эдэлгээтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас би энэ мэрэгжлийн хамт гэдгийг буцаад байгуулаас аль ч салбарт барилгын салбарт ч гэсэн одоо ерөөс энэ улс ч одоо ингээд нэг тийм хавтгай тийм эзэнгүй биш болчихлоо шүү дээ. Мэрэгжлийн хамт байхгүй болохоор хүмүүс юу үйлдвэрлэж гарч ирсэн тэр дуурах. Тэгэхээр энэ ардчил гэдэг нь сайхан байна л да. Би бол муухай гэж хэлэхгүй. Тэгвэл энэ мэрэгжлийн хамт гэдгийг Монгол оронд бий болохгүй бол буцааж байгуулах ёстой. Социализмыг бидэнд авч үлдэх юм байсан байх шүү. Үгдээ эцсийнхаа хэлсэн үг тэр Чингис хааны сургаал дотор бол тэр өөрсдийнхээ хийснийг өмс гэдэг чинь зах зээлээ бүрэн хамгаалж шít. Тэр хүн гэртээ хоолоо хийгээд иднүү, борцгоо хайраад иднүү. Тэгтээ зав гаргаж өөр хүүхдтэйг. Одоо тэгсэн чинь нөгөө хиймэл оюухан бүх юмар хүүхдүүд нь интернетээр. Би бол жоохон байхдаа 13 настайгаасаа дээли хийгээл галаан түлээл хоньныхаа гидсийг арилгаал ингээл яг одоо тэг чинь ерөөсөө энэ их хөгжил дэвшилд их хүрнэ гэдэг бол нэг талын сайн талтай боловч нөгөө талд их бэлэнчлэх харийн оронд их шүтэх ийм болдгийм байна. Тийм учраас би наадмын энэ сайхан морины хөл сангасан ёстой нэг тохомноос нь морины хөл самтаасанд нь мор ингээд гараад ирэхин цагт 2 нүднээс гардаг байхгүй юу. Би өөрөө хурдан морь унжээс хөөхт. Гин гол бол ингээл ёстой нэг гараад ирэхэд бол одоо ёстой хөлөө хэрэг гэдэг. За ийм сайхан одоо үндэсний хувцсыг бол үйлдвэрлэж ингэж оруулж байгаа. Тийм байна. Одоо Алтан Тэрэгч маань бас хоёулаа ингээд зөндөл ярилцах юм байлаа. Бүр халаад яг ярих гэж бас харамсалтай нэвтрүүлгийн цаг дууссан байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол одоо ингээд үнэхээр баяр наадамд зориулсан ч гэсэн хоёулаа бизнес, эдийн засаг, за тэгээд үйл ажиллагаа, санаа бодол, төр төргөх бодлогоо гэдэг ингээд нэлээд өрг хүрээтэй ярьчлаа. Тэгээд үнэхээр цаг завгүй ажилддаг яг наадмын үеэр бол та бүхэн маань. Тэгээд яг энэ үед маш их цаг зав гаргад яг манай Спутник Монгол 92.5 олон улсын радиог урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн танд бол маш их баярлалаа. Тэгээд таны цааштай ажилд үйл нууран байж, үйлс нь өөдөө байж, үргэлж ашиг орлоготой сайн сайхан байгаарай гэж хүсье өрөө. За
баярлалаа. Намайг энэ нэвтрүүлэг Арадуугийн нэвтрүүлэгт би оролцоо удсан байна. Арадууд орж нэвтрүүлэг Монголын Арадууд би удаа дараа ярьдаг байсан. Тэгээ энэ нэвтрүүлэгт одоо оролцуулж байгаа танай хамт олонд баярлалаа. Энэ хүнс хэлхээснээс санахгүй цаас цэцгээснээс сорохгүй гэдэг шиг энэ Монгол үндэсний хувцсыг дэлгүүрэх Монголын ард хүн бол чадах бүхнээ хийж байгаа. Тэгээд ингээд энэ ирж байгаа энэ сайхан 3 тэгшээгоор ингээ Монголын ард түмэн санаа сэтгэл сайхан амар амгалан төрөн төвшин түм олон сайхан наадаж морин хурдан сумн мэрэгэн бүхэн хүчтэй байхын үлжийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж урундрах компанийнхаа нийт хамт олонны өмнөөс та бүхэнд баярлалаа. Та нарын ажилд амжилт хүсье. Гялалаа, танд маш их баярлалаа.